Хүүх тийм үү? Хүмүүс ямар амар амьддаг болчих. Сайхан халуун хоол идэх юм дээ. Манай эмэгтэйчүүд сайн юм шүү дээ. За ингээд өнөөдөр миний ажилтай танилцсан дээ. Amazon эдрийн хүргэлтийн агуулга шиг л харагдаж байна дээ. Зөө нүцгэн байж байгаад. Янз бүрийн бараад Моо Дундад цайлангаас хамаагүй дээгүүр авчихсан. Big Pack-ийн хүргэлт хийдэг жолооч нартай хамтдаа гадуур явж хүргэлт хийж танилцуулахад бэлэн болсон байна. Өөх ийм том байд юм байна агуулга нь. Сайн уу? Сайн байна. За сайн байна уу? Зүгт. Нико. Мишель. Уянга гэдэг. Мишель ямар төрлийн хүргэлт хийх вэ одоо? PP box гэдэг тийм. PP box-ийн хүргэлт. Хойлоо өнөөдөр ямар ч гэсэн хоол болон хүнс ногооны хүргэлтэнд ихний чинь жаа. Хэрэгтэй шаардлагатай байгаа хүмүүст нь хүргэлт хийж байгаа. Хүнс ногоо гэхэл чинь танаа энд хүнс ногоо байна гэсэн үг. Айлын хаалга тогших шаардлагагүй PP box-д очиод хүргэлтээ хийгээ явуучих гэсэн үг. Нэ? Том хултааны төвдөр манай хүнс бэлдэж өгдөг хүмүүс бас тусдаа байршсан байдаг. Одоо тэртээ шууд очиод танаа нөгөө цэнхэр том хэдийнэ одоо нөгөө захиалж байгаа хүн маань ногоогоо худалдаад авсан гэсэн үг үү те? За. Боксноос боксын хооронд мөн боксоос хаягийн хооронд хаягнаас хаяг руу гээд эсвэл хаягнаас бокс руу гээд маш олон төрөл байдаг. За окей. Let's go. Тухайн хэрэглэгчийн ямар бараа хийсэн тэр бараануудыг одоо бокс руу буюу эсвэл гэрийн хаягаар хөдөлдөг байгаа гэсэн. Зүг. За ингээд өнөөдөр миний ажилтай танилцсан дээ. За одоо хоёлоо Их найд. Яг манай их найд болон саруулцах гэсэн тийм том худалдааны төвдөр манай бараануудыг цуглуулдаг хүн тэнд бэлдээд байж байгаа гэсэн. Хүний цагийг л хийнэ гэсэн үг. Одоо Улаанбаатарын төвжил ямар байгаа лээ те. Одоо Big Pack-ийн PP box-ыг одоо хүмүүс аяг амар юм байна гэдэг үүднээс мэддэг болсон. энэ үндсэн ажил нь үү эсвэл өөр юм давхар хийдэг үү? Миний яг үндсэн ажил бол Big Box дотор барааны үргэлжлэлээр ажилладаг ажилтан байгаа. Бараануудаа дайлуулах хүрэх хугацаанаас нь хоцроохгүй хүргэлтийг хянаа гэсэн. Танаа боксд бол хэдий тааралж исэн. Манай офис ч юм уу те тэмхүү газруудаар ингээ байгаа тэргүүр хүмүүс айгүй хөлчлөлт юм байлээ. Ер нь бол манай PP box-ыг ихэвчлэн бас нөгөө онлайн шопод айгүй ашигладаг. Офисын хүмүүс нөгөө бичиг баримтаа те маш хөргөн шуурхаагаар өгөх одоо тийм зориулттай хүмүүс манай дээр байна PP box дээр бас нөгөө шуурхаа хүргэлт гэж бас байдаг байхгүй юу? Тэгэхээр бас нөгөө амар зарим хүмүүс ингээ заавал ингээ төвжрэл яваад тахгүй бид нар одоо тэр бүсээ хувааж авдаг гэдэг байгаа шүү дээ жолооч нар маань. Тэгэхээр тэр нөгөө тухайн ойрхон бүсийнхаа жолоочийг гялт түргэн шуурхаа явуулчихдаг байхгүй юу? Нилээд бас боломжийн нэмэлт орлого олох боломж байдаг. Барааны хүргэлтээс ялгаатай нь хоолны хүргэлт нь болохоор цаг заасан байдаг. Хоол болохоор ч яг цагтаа халуунаараа. Хоёрынгийнх нь одоо хүнс хүргэж байгааг ямар нэртэй байсан бэ? Шоппер. Өмнөөс нь дэлгүүрээр явж өгч штэ. Хүмүүс билет тавимд явах шаардлагатай болсон гэдэг. Илүү ачаа ингээд цөөх өөрчилж гэдэг тийм ээ. Тэрийг найдвартай газар бас хадгалмаар байна штэ. За одоо хоёулаа ингээд дөрөв хүргэлт хийн. Одоо яг хэдэн төгрөгийн орлого болох вэ? Манай хоол хүнсний хүргэлт ялангуяа энгийн барааны хүргэлтийг бодвол үрждэг. Ийм л орлогууд нэлээ их нэмэгддэг гэх юм уу? За. Жишээлбэл одоо эд ачааллын үеэр одоо хүмүүс чинь орой ажиллаад ирчээд Тэ харихад хоол байж байгаа шүү дээ. Өдрийн хоолны цайны цагаар тэр үед нь болохоор манайх эд ачааллын үегээд бас жолооч нарт нэмэлт орлого өгдөг. Одоо хүргэлтийн төлбөрөөс гадна гэсэн үг шүү дээ. Бас гадаа зас бороотой байгаа үед манайх бас зас борооны нэмэгдэл гэж мөнгө олгодог. Хүргэлтүүдийн бүс гэж байгаа шүү дээ. Тэр бүсээс гарсан тохиолдолд манайхаас километрийн нэмэгдэл гэдэг. Тийм тэр захиалсан. Доор залуучууд басалгүй ирж гэрээ байгуулдаг болсон. Дүүрэн л бараад явсан шүү дээ. Америкт одоо ялангуяа нөгөө Сиэтл хотод одоо чи би өөрөө гэртээ ихтер хүүхдээ дэлгүүр явуулахгүй гэж бодвол захиалчих жоохот юм байл тэ. Тэсээ энэ төлбөртэй зөксөл рүү орж штэ. Энэний мөнгө чи өөрөө төлөх үү? Компани картаар төлөө явуулдаг гэсэн. Машинаа эвгүй газар тавиад ачуулж мачуулах тохиолдол байх уу? Зөндөө гар. Олон бай дотроо бараатай үедээ ачуулж байгаа юм хэцүү гэсэн. Нэг 5-аас 10 минут юм 15 минут болох тохиолдол нөгөө ажилтны компаниуд ачаа завцсан тохиолдол мерсээр гарч байсан. Сая уул нь зам дагуу манай бокс байршиж байгаа. Тэгээд ачуулдаг гэж сая ярьж лээ хин сүхгүй надтай бас ярьж байхдаа. Санана. Манайх ч бас нөгөө 21 аймагтай PP box-тай 21 аймагтай хүргэлттэй. Та өнөөдөр Улаанбаатараас та хөвсгөлж бай, хаа байсан Баян үйл дуусч бай, та бараагаа илгэх боломжтой. Одоо Невростокийн дотор байршиж байгаа. Санана. За 102 хүнсний айлнлаа. Энэ гурваа. За. Хойрхон байдаг дахин эрдэнэт. Тэгээ эднэрт бол бас 2 бокс гэх жишээний байршсан байдаг. Одоо манай энэ камерт уншуулна гэсэн. За.
Ааха. Одоо ингээ бокс уншина. Бараагаа авахтаа бас нэг цаатлын маш сайн харна. Юм үлдэх юм. Ааха. Хүн нэг биш хоёр бараа бас хийсэн байдаг. Байхгүй. Өндөг байгаа юм байна. Ой ч янз бүр юм биш. Боо. За ингээ болсон та. Баярлаа. За баярлаа. 3 тоор хүнс. Аль худалдааны төвөөс захиалгаа сонгож болдог. За. Номин ихтлгүүр, Сансар супермаркет, оргил худалдааны төв, их найд гээд. Энэ боксын захиалга болохоор боксоос бокс руу биш, юу руу байрлалтай хоёуланд нь хаягийнх байлаа. Тэгээ одоо замаараа хоёулаа нөгөө агуулгаас нэг бараа авсан байгаа. Тэрийг бокст. Одоо хоёулаа тэрийг бокст хийн. Хүмүүс ямар амар амьддаг болчих. Одоо ер нь аль бол хоёулаа одоо ингэчээд энийг заавал хөргөж өгчөөд дараагийн ажил уу? тэгээ Тэр энэ машинаа л айтайхан байрлуулаад тавьжуулбал ер нь их асуудал байгаа тийм байна. Гайгүй байна. Тий, нэг цаг хугацааны бас шаардаад байдаггүй. за одоо хоёул үнсээ авцсан. Хүнсээ авчлаа. Та 30 минутанд өнгө үүчтэй. Хоёулаач гайгүй багтсан баха 30 минутанд. Та ер нь ихэнхдээ ийм хүү зохицуулалтыг сайн ашиглаа явуулаа. Манай бокс гэсэн бас нэг тэг хүргэлтийг бас нэг арай өөр төвшөнд Тийм байна. тийм үүсгэсэн. Та хэдийн байнгын ажлын одоо чухал хэрэгсэл аппликейшн юм биш үү? За. Шуудан шиг тийм. Одоо ойрхон 200 гаруй шуудантай болчихж байгаа л гэсэн үг юм биш үү? Монголчууд өөрсдөө ойрхон. Сайн нэг охин биш үү? Хүнс аваад үйдсэн. Тэр чинь болохоор одоо энэ дотор зогсдог, зах дээр зогсдог хүн бол биш юм шиг байна тийм. Тийм байна. Манай гэрээтэй ажилтан байна. Тэгэхээр энэ хүнээс давхар цалаа гэсэн. Таад хүргэлт хийж байгаа шиг тэр хүн бас ингээд гоё тийм ажил хийж штэ. Хаас Вилакер би бол мэдэхгүй хаана байдгийг мэдэхгүй. Хүргэлтийг бас удаан хийгээд ирэхээр газруудын хаяг маягийг бол ерөнхийдөө багцаалдаад ирж байгаа хэ. Бүр гарт орцсон байдаг юм байна тийм. Байнгын утас ширтэж яваадахгүй. За тэр чин тэнд байдаг, эн чин энд байдаг. За ингээ орчих, энэгээр явуул тийм зам гэж. Мэддэг хаягууд руу бол асуудал явчихна шүү дээ. Тэгэл одоо л ингээд Улаанбаатар миний алган дээр байж тэл гэдэг шүү дээ. Тийх ба. Тэгээ юу вэ? Та нар асуу хотхон юу вэ? Би бүгдийг мэднэ л гэдэг болд юм билээ. Тэгээ хоолны үргэлт нь болохоор хоолны газраас очиж авна. Заавал дахиад хоёр хаяг мэдчих хэрэгтэй болчих. Тийм байна. Тэгэхээр хоолны үргэлтэнд явдаг хүмүүс одоо амархан сурдаг. Хүмүүс гэхдээ улам л ийм хялбар амьдэрдэг болоод байна тийм. Тийм. Дэлгүүр хэсгээ айч болж байна. Бүх бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалж байна. Хоолоо хүртэл хөргүүлчихэж байна. Олон бас нөгөө хэрэглэгчнэр мэддэг болсон. Өөртөө яваал те машин тос бензинээ газтаад ингээд явж байхаар нүгээр ингээд хөргүүлчихэд бас амар юм байна гэдгийг бас хүмүүс бас одоо арай их мэддэг болоод л юм да. Одоо гэрийн эзэгтэй нар чи ялангуяа өөрсдөө одоо тэр төмс хүмүүс ногоогоо барьж үзэж авмаар байдаг. Манай одоо энэ хүнсийг зөвлөж байгаа хүмүүс яг өөртөө л гэртэл юм авч байгаа юм шиг сонгогдолтой. Эзний сэтгэлээр. Сэтгэлээрээ хандаж хүмүүсийг бол айлгал цуглуулдаг манай хүмүүс. Ээл хөвчлөлтэй бас их болно шүү дээ бид нар. Жишээлбэл хоолыг яг ингээд авцсан байдаг. Одоо инүүхэн л байдаг. Гэхдээ зам нь явдаг. Машинаа шууд зам дээр хаяа авчих хэцүү. Тэрнээсээ болоод хаяа бүр ингээд Улаанбаатар чинь тэг зөкслөө тэр аягүй хаа. Бараг ингээд өөдөөс нь хилж амжаагүй байтал өө манай тэр бокс нь тэгээ байршуулчих. Манай гэрийн доод тэнд байгаа гэж хэлсэн. Тэр нэг гоё санагдаад байдаг шүү дээ. За өдөөс хойш ажил дээр ирээд хөрөлт аваа гараад орой болтол хөрглөө гэж бодоход хэдийг амжуулах вэ? 30-40-ыг бол өгчнө. Баруун. Түүх тийм үү? Тий. Аль аль талдаа ашигтай. За аль аль талдаа ашиг. Компани ажил их хурдан үргэлжлэн дээр нь жолооч нар ч гэсэн сайн орлого олох юм шүү дээ. Тий. Оо тэгвэл амар орлого олт юм байна. Бид нар ингээд өөрөө өөртөө дутуугаа айгуу сайн нөхөж чаддаг тийм хамт олон юм болов уу гэж би айгуу баярлалаа. Тэгээ би энэ байгууллага Big-Bag орсонд айгуу баяртай байдаг шүү дээ. Энд чинь бас нөгөө гинтийн сүрприз ахгүй хүн гайхах штэ бокснд байршуулчдаг гинт ингээд мессеж ирдэг тий. Оо та энэ бокснаас та энэ кодыг хийгээд аваарай гэдээ очдог. Нэрээ гинтийн нэг юм гоё бэлэг байд. Энэ бас сүрприз ахгүй юу? Дүүр нь л бараатай явдаг штэ. Наа чи нэг хүргэлт юм уу тий? Тий энэ ингээд нэг боксын хаяг юм байна. Тэгээд залах уу тий? За одоо хоёлаа залгач. Сайн байна уу? За. Яа одоо хоёлаа PP 136 Мортон гэдэг боксон дээр ирж байна. Тэгэл ийм тоотгүй байшин бол тэгэл багцаалд бол олж штэ. Тий. Өөрийнхөө ур чадвараар. Ингээд том нүд нэгж байна. Тийм байна. Нэг давхрын одоо юм хоёр айл дээр бас хөргөлт гаргаж байна юм байна. Оо тийм. Тий. Тэгээ хаачин тий. Одоо ингээд хаачин. 34 тоо тий. Сайн байна уу? Fresh pack-ийг сонгосон баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Босно. Тийм хайрцаг хаглаа гэсэн мэдээлэл хаглаа. Энэ нь одоо амжилттай гэж байгаа. Энэ тухайн одоо хүлээ авахчтай одоо код очично гэсэн хэлж байна. Тэгээ саяны ингээл 2 3 тоортой хүнд юм чинь эмхтэн хүн барай явахд хэцүү байхгүй. Тэгэхээр ч одоо ажил дээр байж хат хөргөлчөө ирчлээ шүү гэж байгаа юм байна шүү дээ. Тийм мессеж. Боксоос бараагаа аваад үзчихлээ.
сая бокс руугаа хийгээд үлдчихлээ. Аха, одоо хоёлаа боксоос хаягийн хүргэлтээ хий. Бараг болохоор заавал залгаж лавж асууж иж очихгүй бол хаягн дээр байхгүй тохиолдол. Баталгаажуулах нь тий. Тий. Дараа дорлоо хэрэглэгчийн дугаар байдаг. За. За одоо хоёлаа ялчнаа гэсэн. Цаа дүүдээ. За тутаа. За ямарсан хаягийн мэдээлэл нь бас гайгүй дэлгэрэнгүй байна. Шууд хаягаар нь осчиход бас гайгүй хаа гэж. За. Сайн мэн үү PP box-ийн хүргэлтээс залгаж байна? За. За та хаягн дээрээ байгаа болов? Байгаа. За ойлголоо. Америкт одоо ялангуяа нэг Сиэтл хотод Амазоны төвн байдаг. Тэгсэн чинь тэнд чи илүү ингээд нэг хүргэлт одоо Сиэтл хотын бүр юм хүргэлтийг одоо магадгүй бос хотынхаас илүү их ашигладаг. Одоо ланч манч бүх юм өргүүлдэг тийм. Одоо боксод явж байгаа манай найз боксing жолооч нар ч гэсэн бас одоо оройд те тархтаа агуулгаас хүргэлтийн бараагаа аваад гарах боломжтой. Тэр нь ажлын бус цагаар биднес бас нэмэлт орлого. Тэгээ цалингийн ботхоор бүр хангалттай. Окей. Одоо яг Монголын цалингийн төвшөнд бол дундад цалингаас хамаагүй дээгүүр авчихсан. Одоо бидний энэ контентыг хийж байгаа зорилго ч гэсэн бас залуучуудыг нэмэлт орлогыг одоо түүртэхгүйгээр ажиллаж хариуцлагатайгаар ажиллахад танд бас хангалттай хэмжээний орлого нэмэгдэж болж байна гэдгийг л ойлгох гэдэг шүү дээ. Тий. Камер микрофон систем явж байгаа хүмүүс хурдан хаад юм байна. Тэгээд лагер магад бас юм үргэлж байна шүү. Хүргэн. Амар сонсогч шүү. Ер нь гэхдээ залуучууд өлхөө ажиллаж байна шүү. Тийм. Залуучууд аягүй их орчдөг болсон. Нэг ингэндээ ингээл хэлэл дамжаал хичээлийн ажгаар хийж болох юм шүү. болно. Заавал машинтай хийх хэрэгтэй үргэлж биш байхгүй. Манай агуулгаас үргэлж барьж байгаа хүмүүс энэ чинь карт болон цүнх, тор гэх бүх юмар нь хангаад өгч чинь. Тэр хүмүүс нь болохоор дугуугүй явган байсан ч гэсэн үргэлжлэгээ явчих болдог. Явганаарч дугуйгаарч скутер хийж байсан бол тийм. Тэгэхээр чи оюутан залуучууд бол бүр гоё ажиллах нь шүү дээ. Тий. Зуны амралт болохоор бүр оюутнууд айгүй их нэмэгдэж шүү дээ. Тийм шүү. Ялангуяа энэ одоо нөгөө энэ шопер дээр манай PP box дээр ч гэсэн айгүй их нэмэгддэг. Хоёр залуучууд бүр тасралтгүй ирж гэрээ байгуулдаг болсон. Манай оюутнууд одоо л зунаас буцаад аваад байна. 5-6 сараас. Би ингээд онлайн шоп ажиллаулдаг гэд бодъё л доо тийм. Миний захиалсан баруунууд ингээд гайл дээр буучлаа. Тиймэрхүү үйлчлэгээнүүд бас танад явж байгаа юу? Явж байгаа. Гайлаас шууд бараг нь авчдаг. Наа ч юм бол бас бүр л амар сонсогч шүү. Манай ч нөгөө PP box-ээр бас эмнэлгийн шинжилгээ хүргэдэг бас жолооч нар байдаг өглөө. Шинжилгээний хариу. Тий, хариу өнгөд хүргэдэг. Солонгосоос захиалга авдаг болчлоо. Тийм үү? Тий. За. Чиний өдрийн рекорд хэд вэ? 62 байгаа. Өдөр тасралтгүй яваад. Гэхдээ өглөө агуулгаас очиж 10 цагаас бараа 60 хүртэл аваад 3 өнгөрөөд бас. За. За 7 Ихтэй хүүхдийн юм биш үү? хоёлаа. За. Баярлалаа. Баярлалаа. За ингээд айлдаа хоёр амжилтаагаар хөвөлтөө өглөө. Заашгүй уцаахгүй сүргэлт болчлоо. Хоол бод. Өнөөдөр чиний амралт өдөр юм уу те? Та. Хоёулынхаа сүүлийн үргэлтөө. Хоёулынх нь өнөөдрийн аяллаа төгсгөл нэг челленж явуулъя гэсэн. За тэр нь юу вэ гэхээр нийт 5 зургийг хараад ямар нэртэй одоо хотхын юм 5 юм хорооллын те. За. Тэрний байшин бэ гэдгийг та дэлгүүрийн дамжаад орчуу шууд татсан. тэгж болд юм уу? Сайхан халуун хоол идэх юм дээ. Энэ манай big pack box. Тийм шүү дээ. Танаа баярлаа. Сайхан боллоо. Надад нийт 5 зураг байгаа. Нэгийг зөв таахад 20,000 төгрөг чамд бэлгэлэх юм. За. Болж байна. Таныг зөв таах болгонд 20,000 төгрөгийн шагналтай гэсэн шүү. За. Одоо бокс барьсан газруудаа л ер нь мэдэндээ. Тэгэх бах те. Хүргэлтүүд дуслаа да. Энэ ямар газар вэ? Наад голбол тавна уу? Мэдгүй. Энэ бол мэдгүй мэн. Тийм. За би бол голбол тавна. Голбол тавна гэж үү? Тийм голболын урчин нөгөө модон тавна. За аль нэг голбол уу модон? За модон. 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 За энэ зураг Jardin Residence юм байна. Энэ хаанах вэ? Гэрлүүг үү? За мэдгүй. Би бол мэдгүй ингээ хараад мэдгүй. Гэрлүүгээ хотхон гэж бодгүй. За баяр үргээ нэгдэх асуулт зөв. 20,000 төгрөг. За эхнийх дээрээ бүдэрсэ. За дараах 21 дөр хорлоо юм уу? За эцсийн харилт. За тэгё. Содоо орол. Тийм. Энэ кристалл таам байсан. Баянск 26 юм уу? Ваа. Сайн Амар сайн мэддэгсэн тийм юуны. За энийг бол таньж байгаа шүү дээ. Нарны орлоо. Нарны орол. За нарны орол байсан байна.
За 2 асуултанд бүдэрчлээ. 3 асуулт. Энэ юу вэ? Тэгснэ яг хэлсэн чинь сандраад Америкт хийж. Зүг байна баяр үргэлж. За Харин яг ингэж ирсэн. хөөжиж болж байгаа шүү. За энэ ханах вэ? King Tower. King Tower уу? За. Marshall Town гэсэн байна. Тийш. 20,000 төгрөг хоцсон. За. За тэгвэл дөрөв дэх зураг. Удирдлага их тийм 2. Удирдлага их тийм 2 уу? Аха. Энэ бол хүннээ 22 байна. Оо хүн 2 юм уу? Оо. 2 зөв хариулсан, 1 буруу хариулсан. За энэ ханах вэ? За наад ч тест орж ир. Орж ирдгүй юм. Чам таах хувилбар байна уу? За стаа байдаг. Байхгүй юу? Буудлаа. Тест боожглоо. Japan Town. Тийш. Japan Town. Тий. За энэ юу? River Garden. Биш энэ. Биш нөгөө юу? Зайсангийн нөгөө нэг юу татхнаны үлээ. Нөгөө бурхантай хөшөөний хойлтой байдаг тийм. За бууж гисэн үү? За буужилаа бүлээ. Байлаа байж таа. Тийм байлаа байж таа. Яа. За сүүлийнхийг хариулж чадвал 3 асуултанд зөв хариулаад 60,000 төгрөг хожих нэ. За энэ ханах вэ? Монгол. Ей, за баяр. За. За нэг зөв хариулт бас хоосонгүй шүү. Pickpack-ийн хамт олонтой нэг өдөр хүргэлт хийсэн аялал энэ зүрээ дуусч байна. Манай Pickpack өргөснэлтэй шүү. Төрөл төрлийн өргөлтэй. Төрөл төрлийн боломжтой тавхад Мэддэг байсан ойлголт бол бүр маш бага зүгээр өнгөн хэсэг нь байсан юм байна гэдгийг мэдж авлаа. Зөвхөн амжилт хүсье. Үндсэн ажилд нь болон хаалтт нь амжилт хүсье. Өнөөдөр надтай хамт явсан залуучууд маань өөрийнхөө хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, замун дээр нь хамт олон бол бүгдээрээ гоё ирч хүчтэй, бие биентэйгээ гоё найрсаг ачдаг гоё хамт олон байт юм байна. Өнөөдөр бас PP Box-ийн хүргэлтийн ажилтан болж өнөөдрийн миний нэг өдрийг хуваалцсан танд бас баярлалаа. Зөвхөн машинтай байхаас гадна та ундаг дугуй мопед, скутер юу ч байсан те алхаад хүргэсэн ч гэсэн хүргэлт хийх боломжийг бас та бүхэнд олгох юм. Pickpack-аас та бүхэнд энэ нэвтрүүлгийг хүргэлээ. Баярлалаа.